За бүгдээрээ сайн байцгаана уу? Season 2-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг зочноор намаа оролцож байна. Тэгээд өдрөө минь. Хай. За Чамд өдрийн минь. баярлаа. За өөрийгөө товчхон танилцуулъя. Танилцуулаад өгөөрэй. За намайг Нэмийн Эрдэнэ гэдэг. За. Одоо 18 настай. За. Шинэхэн оюутан болох гээд тогтоол хийж байгаа алхам байна да. За юуны ордлоо? Үхрийн орд. За. Оюутан болох чинь тэгэхээр дуудахгүй яаш болно гэж байгаа тийм үү? Тооны дээр 2 хоног л тэ. Ямар ч сан ийш нь болох гэж байхад ингээд надад цаг цав гаргаад ярилцах гад үзэл бодол илэрхийлэх гээд ирсэн бод баярлаа. Андуурэ. Хүн ч гэсэн баярлаа. За. Тэгэхээр ер нь одоо ингээд 10 жилээ төгсөх сургуульд орох, инээшин шалгалт гээд ер нь сэтгэл зүйн хувьд тэгэхээр юутай вэ? Ямар шуухан одоо доктортой өнөө докторг өнөө сандарж гэнэ үү яаж юм те эсвэл өөртөө итгэлтэй юм уу ч гэдэг. Талаараа. Аха. За ерөнхийдөө бол яг 1 жилийн өмнөөс ингээд багш нар бол амар хэлж эхэлдэг юм байлээ. За. 1 жилийн өмнөөс ч баг 2 жилийн өмнөөс хурцтмал байдал руу орно гэж байдаг шүү дээ. Сүрдүүлж эхэлдэг ч юм уу, бэлдэг болын хичээлээр яш өгөхгүй ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү яриа өөрөө явж эхэлж байгаа. Миний хувьд өнцгөөс бол ерөөсөө офис юм байгаагүй анханасаа. Чаднаа. Тэгээ ер нь чадна гэж бодож исэн. За. Тэгсэн чинь нэг асуудал гарч ирсэн нэг нөгөө жоохон хүмүүс ингэдэг юм билээ л дээ. Бэлтцсэн юм дээр бол угаасаа яг ингэж санаа зовдөг юм байлээ. Бэлдэггүй хийж чадаагүй зүйлүүд дээр л санаа зовд юм билээ. Өнцгөөс нь бол хүүхдүүд бол ажиглаад ахад намар бол 12 дугаар ангийнхан ч яг үндэ бэлднэ гэж халтуурдд юм билээ шүү дээ. За. Төгсөх анги гээл. За. Амар хуралдаан тэмцээн болно, сургуулиас зохион байгуулагдаж байгаа юмнууд болно. 11 сар хүртэл ерөөсөө саксны тэмцээн, волейболын тэмцээн, урлагийн үзлэг гэл зүгээр 12 сар хүртэл дуусчих жоох 2-3 сар. За. Хичээл орохгүй. За. Тэгэнгүүт хичээл орохгүй биш зөв хичээл хийхгүй юу? Эсвэл орохгүй юм уу? Бүр орохгүй заяа. Зөв. Цагуудаа аваад ингээл те нөгөө нэг тэмцээнд орох гэж байгаа хүмүүс нь сүүлийн 2 цаг ч юм уу те хичээлүүлэгдэл яваал. Тэнгүүт л хүүхдүүд цөөрчөнгүүд ч бас багш нар ч гэсэн ингээд цөөх хүүхдүүдэд юм заахаасаа цааргалт юм шиг байгаа. Цалган жоохон тэр шатал за. Тэгээд өөрөдөө бол нэг дасгал даалгавар өгөө суулгачаар хийх хүмүүс нь хийгээд хийхгүй хүмүүс нь хийхгүй. За нэг иймэрхүү назаарлалтын байдалтай 12 сарыг дуусгангууд одоо 3 сараас хил хүчгийн шалгалт гэл яг тэрэнд л бэлдэж эхэлснээс яшийн бэлтгэл гэж хэлж байгаа юм заяа. Тариа нь бол. За. Яг уу наадл дээр чи миний бодлоор бол яг багшийн үүрэг чухал ч гэсэн ихэд бол явж хүн өөрөө л бэлдэж иж өөрөөр өдөх шийдэж байгаа юм чи багшийн хичээл орохгүй бас нэг хамаагүй баг. За тэгэж бас тэр талаас нь өнцгөөс нь харж иж болно заяа. Тэнгүүт нөгөө нэг заавал судлах хичээл, сонгон судлах хичээл гэж яддаг байхгүй. Тэгээ заавал судлах хичээл дээр багш нараас жоохон хатаа ханддаг. Өөрийнх нь нугасаа мэдээж л 4 жил сураад энэ хичээлээр ингээд багш болцсон юм чинь тэр хичээлийн үнцэнтэй байдлахыг бодно тий. Яг та нар төгсөж байгаа ангийн хүүхдүүд гээд өөрийнхөө цаг дээр төгсөж байгаа хичээлээ хий тий. Ийш өгч байгаа хичээлээ хий гэж хэлдэг багш нар ч байгаа. Бүр яг ингээд яс энэ хичээлийг хийх ёстой заавал судлах гэд хийлэгдэгч багш нар байдаг. За тэгвэл заавал судлах гэхээр чи ямар хичээл ороод байгаа вэ? За одоо монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, тэгэл монгол хэл, математик, англи хэл, эрүүл мэнд, биеийн тамир гэвч яг 10 хичээл л ордог. Мэдээллийн технологи, хөдөлмөр гээд дээрүүд хэлдэг гэсэн технологи. За тэгвэл чи одоо яг ямар хичээлээр өгөх гэж байгаа юм биш ээ. За би бол англи хэл, монгол хэл, тэгээд нийгэм, түүх. Ерөнхийдөө бол вариант олонтой юм биш үү? Тэгээд хоорондоо яа гэж ярьдаг үлээ? Математик 50 тэд 50 гэдэг тэр чи юу гэж хэлдэг үлээ? Дагалт хичээл биш ээ. Тэгээд ерөнхий хичээлийн цогцолтолгоо гэдэг лөө. Биш ээ. Одоо нийгэм 60 англи 40 мөч тэр чтэй юу гэж нэрлэдэг? Сөр хичээл. Биш. Одоо мартчих би бас мартчих. Хоорондоо холбогдоод мэргэжлээ сонгож байгаа шүү дээ. За. Тэр чи юу гэж хэлдэг юм мэдэхгүй байна. Хоорондоо холбогдно. Одоо шинэ англи 80 нийгэм 20 ч юм уу ингээд нэг тэгснэ ингээд физик 50 мат 50 гэдэг нэг янз байдаг шүү дээ. Яа ойлгохгүй. За би яг үнд санахгүй байна. Мэдэхгүй байна. За тэгвэл тэгэхээр яг ямар мэргэжил болов гэж ерөнхийдөө бодож байгаа юм.
мэргэжлийн сонголтын дээр ярих юм бол би сэтгэл судлаач болно гэж ер нь бол бодож байгаа. За яг өөрөө сонгосноо. Өөрөө ер нь. Тий, ер нь өөрөө Одоо чинь ингээд бидний үед ч юм уу ингээд ер нь ингээд ямар ч үед байдаг юм нөгөө нэг гэрийнхэн шахдаг эсвэл найзууд ингэдэг ингээд сонголтын төлөөлдөг гэдэг гэж байгаа шүү дээ. Одоо тэнгуү та нар ер нь хэр яг өөрсдөө сонгож чадчих чинь ингээд 90 тойрныхаа ингээ хүмүүсийг харж байхад эсвэл яг аав ингэж хэлсэн, ээж ингэж хэлсэн. Эсвэл манай найзууд ийш явах гэж хамт орох гэж байгаа ч гэдэг юм уу. Энэ иймэрхүү юм үйл явдал нь хэр босоод байна. Эсвэл арай гайг болцсон уу? За ер нь бол юм билээ. Одоо үед яг одоо миний яг энэ төгсөж байгаа энэ 12 дугаар ангид бол нөгөө ээж аваараа ер нь шийдүүлж байгаа 100% шийдвэр гаргуулж байгаа хүмүүхүүд ер нь баг байхгүй. Зүгээр ярилцсан хүмүүс байгаа. Дийлэнх нь шийдэж чадаагүй хүмүүс. За. Тэгээд яг яалтчгүй сонгон судалж байгаа зүгээр дуртай хичээлүүдээрээ өгөөд сонголтонд байгаа мэрэгжлүүдээсээ өөрөө сонгож суралцъя гэсэн бодолтой хүмүүс ер нь дийлэнх нь байсан. Би ч гэсэн яг тэрний нэг яг би өөрөө яагаад сэтгэл судлалыг сонгосон бэ гэхээр ер нь нийгэм тал руугаа өөрөө илүү идэвхтэй дуртай түүх газар зууч гэдэг юм уу яг нийгэмтэй одоо уялдаж холбогддог хичээлүүдтэй илүү сонирхолтой. Тэгэнгүүт нийгэмтэй монгол хэл дагалдаж болно, англи хэл дагалдаж болно, түүх дагалдаж болно. Алингээр нь ч би дагалдуулаад өгсөн. Суур хичээл нийгэм баггүй. Ер нь бол гурлал миний сонирхолд харах хэмжээний мэргэжлүүд байдаг учраас тэгээд сэтгэл судлалыг бол өөрийгөө 100% таньж мэдээл гэж бодсноо. Тэгээд бас хүнийг айгүйх ажигладаг учраас яг тийм үйлдэл гаргад юм бол ч юм уу тийм ийм хариу үйлдэлүүд, сэтгэл хөдлөлүүд ч юм уу. Тэгээд хүн ер нь яагаад ингэж амирх ингэж бодож тунгаад яагаад амьдарч байгаа гэдэг ч юм уу. Бүр гүнзгий ярих юм бол нөгөө философи руу яваад орчих гэдэг байхгүй. Ер нь зүгээр хүнийг судлъя л гэж бодсон үндсээр л Тэгэхэд бол ерөөхдөө эхлээ мэргэжлээ сонгоод дараа нь хичээлүүдээ сонгосон гэсэн үг. Эсвэл үгүй хичээлүүдээ сонгоод тэгээд мэргэжлээ ер нь бол сонгоод за энэ л надад харах юм байна да. Тэгээ ер нь хүн яг дургууд хүчгүй гэдэг нь үнэлээд юм билээ л тий. За тэр нь яаж вэ? Явц. Яаж мэдрэгдэж байна? Бас юм ч болох гэж үзсэн юм аа. За. Биолог сонгоол. Хим сонгоол. Тэгсэн чинь зүгээр л чаддаг байл. Цаансаа ингээд зүгээр л яах юм бэ хөшөө гэдэг. Тэгээд дотор хүн зүгээр чиний ажил биш нэ хөшөө чи зүгээр унтчихсэн ч баг дээрээ гэдэг ч юм уу. Зүгээр л цаансаа дард томсроор хийж байгаа сонголтууд нь дандаа тэр хийж байгаа үйлд хүчлээд байгаагийнхаа эсрэг л байт юм билээ. Олигтой ч амжилт гарахгүй. Зүгээр л эртгэн дуртай байгаа юм руугаа яваал. Амжилтгүй байсан ч гэсэн хүн дуртай ямаа аюу амархан даван тулаад хийчихэд байдаг учраас амжилтгүй байсан ч гэсэн хүн дуртай ямаа даван тулаад хийчихэд. Тэрэндээ сэтгэл хангалуун байна. Дуртай учраас. За. За тэгэхээр ямар зээш бол тэгээд болох ч байгаа юм байна. Тэг амжилт хүсэн ямар цсан. Хүссэн мэргэжил авах бах, тийм ээ? Авчих те. Чадна үстэй тийм. За тэгэхээр дараагийн сэдв асуулт тэгэхээр одоо энэ нэг эмэгтэй хүнтэй л угаасаа ярьж байгаас шүү. Эмэгтэй хүний талаар л яриа шүү дээ. Өөр хинийх. Харин тэгэл. Яг бас эрэгтэй хүний талаар ярьсан ч болно л та. Тэгэнгүүт одоо нэг октийн одоо чинь ингээ 10 жил одоо чинь дөнгөж 10 жил төгсөж байгаа болохоор бас нэг юм миний мэдхгүй одоо хэсэг болчихж байгаа байхгүй юм даа. Дөнгөж 10 жил төгсөд 8 жил болчихж байгаа юм байхгүй юу. Тэгэхээр нэлээд ингээ цаг хугацаа өнгөрцөн. Тэгэнгүүт 10 жилийн октоодын харилцаа ер нь хэр байна? Одоо ингээд ангид дурч бай эсвэл ингээд нэг үеийнхэнтэйгээ харьцаж байгаа харилцаа эмэгцөх ингээ октоодын эмэгтэй хүмүүс их эсвэл октоодын харилцаа байгаа шүү дээ. Ингээд харагдтай л жоохот гүгдэн шүү дээ. Өсөн нас нь ингээд дундаа явж байгаа. Тэгээ энэ октоодын харилцаа ер нь хэр тийм гоё эерэг байж чадчихээн. Бас сөрөг нь юу байна? Энэ талаар. За миний ингээ харж байгаагаар юм бол амар хөнгөн бүх асуудлуудад яг хөнгөн өнцгөөс ч юм уу тий аваад л болчихно штэ гэдэг ч юм уу үйлдэл болгоно ингээ хумсарлаж бодохгүйгээр амархан шийдвэрүүдийг гаргаад байгаа юм шиг харагддаг. Тэгээд дийлийнх нь эмэгтэй хүмүүс ингээд сэтгэл хөдлөлтөд автаж шийдвэр гаргадаг гэж би боддог байхгүй. За. Тэрнтэйгээ уялдаад ч юм уу ер нь жахан хөнгөн сэтгэл хөдлөлтэй аюу тийм гүн гүнзгий бодхоосаа илүү зүгээр л өнөөдөр маргааш ч юм уу тий. Яг одоо байгаа цагта. Одоо миний жоохон дургу байдаг үг нэг маргааш хөх юм шиг амьдэр гэж хэлснэ. Тэрийг яг буруу утгаар нь ашиглаад байдаг байхгүй. За. Тэрий чинь хүн чамайг хичээл тэгээд зүтг. Одоо байгаас илүү дээрд гэдэг утгаараа хэлж байгаа болохоос зүгээр дээ гадаа гараад
Сайхан клуб ороод ингээ яв гэж хэлээгүй штэ тий. Тэгвэл энэ яг чиний бодлоор ингээ энэ насны юм байна уу эсвэл ерөнхийдөө эмэгтэй хүмүүс юм хүү юм уу? Оо насных. Насных Насных л гэж. За. Тэгвэл чи ингээ чи нэг анзаарсан мэхээр арай жоохон нэг өөр өнцгөөс хараад байна гэсэн үг одоо арай нэг илүү урд нь алхаад байна уу? Тэгэл өөрийгөө жоохон өгш үзлэдэлтэй л гэж боддог үеийнхнаас бол. За. За тэгвэл тэр одоо саяных бол ерөөдөө сул тал гэж хэлээд байна. Тий. За тэгвэл давуу тал нь. Давуу тал нь гэх юм бол за яг юуны давуу тал? Тэр чинь юу гэдэг ингээд та нар ингээд одоо ингээд юу ямар нэг шийдвэр одоо түрүү ялаш шийдвэр гаргалтанд ингээд хөнгөмсөй хандаад байна гэд. Тэнгүүд нөгөө талаас ингээд жоохон сериусны байхын давуу тал байх юм уу? Давуу тал болж өгч чадах юм уу? Ер нь чадна. За. Өөр яг тийм юм баггүй. Тэнгүүд яа тэгж бодож байгаа гэхээр за яг жоохон бусдад найдаад тэр хүмүүс хөнгө хандаад байгаа гэж би хардаг байхгүй. За. Одоо ээж аавдаа ч юм уу те. Эсвэл нөгөө гадаадд байгаа ах эгчтэй ч юм уу те. За. Эсвэл одоо аль нэг гэр бүлийнхаа өв хөрөнгөнд ч юм уу эцэг эхээ босгож байгуулсан юм дээр ч юм уу те. За тэнгуүл жоохон нөгөө дураараа байгаад байна гэсэн үг юм уу? Тий. Танаа заах юмгүй хүмүүс л амар хөнгөн шийдвэр гаргадаг гэж би боддог. Маш амархан. Одоо нэг өссөн орчин хүмүүжил одоо гэр бүлийн хүрээлч гэдэг юм уу эдгээр өнөрлөж байна л гэсэн юм ба шүү дээ. Тий. Яг нь тэгэл хүмүүлхний амьдрал угаас нь өөр байх адилхан байж чадахгүй болохоор тэгээд яг хөнгөн хийсвэр гаргаж байгаа бас нэг бодлоо. Зүг байж магадгүй л. Тий. Яг өөрт амар байхгүй юу? Олон юм бодохгүй, шаналхгүй тий. За. Бодоол ивэл хязгааргүй болохоор. Гэхдээ одоо нөгөө сериусны хандаад ингээд юмд жаахан тий ач холбогдол өгөөд тунгааж бодсных нь үр дүн арай илүү нарийн төлөвлөж чаддаг болно ч гэдэг юм уу тий. Эсвэл жоохон бодит хардаг болно. Би яг юу хийж чадах вэ? За. Тэгээ өөрийгөө таньж мэднэ ч гэдэг юм уу. Тэгээд хөрсөн дээрээ буугаад ирэхээр одоо бодит байдалтай ингээд нийцээд за ер нь хүмүүс ийм байгаа юм биш үү гэдэг ч юм уу ажиглах өнцг рүү орно. Тэгээ жоохон хөөрөөд байгаа байхгүй юу? Яг тэгэл хөөрөх насны юм да. Харин за тэгвэл одоо залуучууд гэх юм ааш. Одоо ингээд үерхэл нөхөрлөл яаж явагдаж чинь та нарын насныхаа. Та нарын насных. 10 жилийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл одоо хэр явагдаж чинь 10 жилд одоо үерхэн зөв юм уу буруу юм уу үерхсний давуу тал нь юу вэ сул тал нь юу вэ энэ талаар. За үерхлийг ер нь аль би буруу гэж бол харахгүй байгаа заяа. За. Зөв. Яагаад зөв бэ гэхээр үерхэл гэдэг чинь угаасаа энэ амьдралын туршид хизээч угаасаа салахгүй юм. Заяа. Ингээд хүнтэй үерхэд эсрэг хүснээ ингээд таньж мэдээд явах нь угаасаа зам ёсны. Тэгээ ирээдүйд мэдээж хин нэгнийг сонгоод насан туршдаа амьдрах учраас тэр сонголтоо зөв хийхийн тулд таньж мэдж байгаа нэг алхам гэж би хардаг байхгүй юу? За. Тэнгүүц за зөв гэдэг нь бол юм байна. За тэгвэл яг миний үеийг харж үзье. Тэр өнцгөөс би яриа гэх юм бол за манай ангид бол яг 2 хос байдаг байхгүй юу? За. За нэг нь болохоор 9 дугаар ангиас хойш үерхэд одоо бас ингээ үерхсээр байгаа. За. Асуудал байна. За нөгөөх нь болохоор сая яг 12 дугаар анги төгсөхдөө намар үерхэж эхлээд одоо бас үерхэж байгаа 2 хос байгаа байхгүй юу? За. Тэнгүүц үерхлийг би ингээ буруу гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ хүмүүс ялцчгүй л аз жаргал руу ч юм уу арай илүү ингээ амархан зүйл рүү ингээ хэмүүлээд байдаг. За. Тэгээ хайр дурлал болохоор бас нэг шийдэх хэвээр амьдралд заавал гарах хэвээр нэг шийдвэрүүдийн нэг нь шүү дээ. За. Тэнгүүт одоо тэр хүмүүсийг харангуут тийшээ илүү анхаарлаа хандуулад гэх юм уу. Өмнө чи ингээд сурж боловсрох хэрэгтэй байгаад идэг. Яг жилийн дараа чи яг хаана байх вэ гэдэг чинь тодорхойлогдох гээд байхад 10 жилийн дараах зүгээр л хүнтэй суух, хүний олох туршилт хийж явж байгаа хэрнээ яг одоо урдах байгаа асуудал шийдэхгүйгээр ингээд амар хөнгөн хийсвэр хандаад байгаа л гэж би хараад байгаа. Манай үеийнх нь бол туршилт. Үерхэл тэнцүү туршилт юм уу? Туршилт гэх юм одоо хаашаа юм бэ? Туршлага.
туршлага хуримтлуулж байгаа л ах л та. Гэтэл тэгж яриаш туршлага хуримтлуулдаггүй байхаа гэхгүй. Яг нөгөө нэг юу л баг. Одоо чинь минийхаар бол 10 жилийн үерхэл бол тийм юу л байх хэрэгтэй байхгүй. Ямар ч тийм serious нэм байх хэсгүү. Уул гоё ингээл гэрт нөрөөж өгөөл хичээлд нөрөөж өгөөл хамт гадуур ингээл яваал ингээл болоо байхгүй. Аха. Яг тиймэрхүү л байгаа л ах л та. За. Яг тиймэрхүү байгаа байх. Яг тэгж үерхчихвэл бас болж байгаа байхгүй. Яг манай ангийн хоёр жишээ бол яг наадны шин дагуу явдаг. За. Яг тийм болохоор яг өнөөдрийг хүртэл ингээд яг 3 4 жил нэг хосн ингээд яг удаан байж байгаа байх. За. Хүмүүс ингээд хитрхи хурдан эхлээд тэгээд хурдан ингээд гүн гүнзгий юм руу орно штэ. За. Жишээлбэл ингээд зүгээр л гэрлүүн хүргэж өгөөд тухайн өдөр тутамд хийдэг зүйлийг хамт хийх нэг өөр, яг бүр ингээд хамт амьдардаг юм шиг болох нь бас нэг өөр гэх юм уу. Одоо оюутан болохоор л яг хүмүүс ингээд үерхэд эхлэхээрээ одоо хамт амьдраад ч юм уу те байр түрээслээдээ ингээд арай өөр төвшнөлөө орж эхлэнгүүт. За. Яг нэг 10 жилдээ үерхэж байж яснаас шал өөр юмнууд ингээд мэдэгдэж эхэлдэг гэх юм уу. Яг өөрийгөө таньж мэдэн заяа. Тэгээд энэ хүн надад тохирох үгүйг яг тэр мөчөд таньж мэддэг юм шиг санагддаг. За. Тийм. За би яг юу зааж бод. Яг чиний хэлэх гэдэг санаа юм л байна л та яг нөгөө нэг 10 жилийн үерхэл болон арай нэг насанд хүрсэн хоёрын одоо үерхлийг яриад байна шүү дээ. Яг насанд хүрсний ялгаа нь юу гэхээр илүү хамтдаа цаг өнгөрөх боломжтой. Тэгээд тухайн цаг үедээ өөрийгөө таньж мэдэнгээ бас нөгөө хүнээ таньж мэдэх гэдэг шүү дээ. Гэтэ яг ерөөхдөө бол хамт амьдарч үзэх нь бол маш чухал зүйл байдаг. Яг гэрт нь хөрөж өгөх хамт амьдрах хоёр ч бас тэнгэр ганц шүү дээ. Яг гэртээ байх хугацаанд л яг жинхнээсээ өөрөөр энэ дотор хүн гаж. Тэгэхээр яг амьдраад үзэх нь одоо чинь тэгж явах нь нэгэн бодлын зөв ч гэсэн нөгөө талаасаа чиний одоо дурслагын хуримтлалт бас нэг цаг хугацаа орно. Тэнгүүд эрэгтэй ч эмэгтэй ч бас нэг насны юу байгаа шүү дээ. Туршлага гэх юм уу одоо ингээ хугацаа байгаа шүү дээ. Тэр тал дээр одоо хэр удаан туршлага хуримтлах ёстой юм болоо чиний бодлоор 5 жил, 10 жил, 15, 20 жил. За туршлага хуримтлуулах ёстой 7 сар ч гэдэг юм уу. Ааха. Зөв яг миний бодлоо нөгөө туршлага хуримтлуулаад байгаа нь яг юу вэ гэхээр өөрт тохирох үгүйгээ ингээд мэдээд яваад байгаа шүү дээ. Ингээд ажиглаад ингээд хараад ч юм уу ингээд тухайн хүнийг ингээд жишиж бусдад жишиж үзээд ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө үзэл бодолтой ингээд харьцуулаад тий надад таар тохирох үгүй юу гэж бодож яваад тохирохгүй гэдэг шийдэлд хүрэх хүртэл тэр харилцааны туршлага ганцхан тэр хүний нэг хүний туршлага болж үлдчихэж байгаа. Тэрэн дээр хугацаа нь хэр урт богинохон байх нь нэг тийм чухал биш. За. Тэгээд хүн болгоно шал хугацаанд чухал юм уу? Одоо хөндлөөсөн туршлагын тоо чухал юм уу? Одоо хараар хэлбэл зүгээр олон хүнтэй ингээд уулзч учраа яваад байх нь зөв юм уу? Эсвэл нэг хүнтэйгээ удаан байх нь арай зөв юм уу? Ер нь бол олон хүнтэй туршлага хуримтлуулж явсан нь ер нь бол зөв. За. Тэгэхээр тэр нь мэдээж хязгаар гэж байгаа штэ. Нэг юм шугам гэж байх хэвээр хувь хүнд өөрөө ингээд тавьсан. Энэс хэтэрч болохгүй гэсэн ч юм уу те. Тэр нь юу вэ? Одоо мэдээж энэ харил одоо ингээд олон хүнтэй харьцна гэдэг чинь бүгднтэй зэрэг үерхэн гэсэн үг биш. Мэдээж ингээд болцоо хийж болно те. Тэнгүүд тэр болцоон дээрээ өөрийн гэсэн яг үзэл бодлоо шингээсэн өөрийнхөө өнцгөөс яг өөрт таалагдж байгаа зүйлүүдээ бодож үзээд за яг энэс хэтрэхгүй байя гэсэн үзэл бодолтой байгаад тэгэл харьцаж үзээд яг юу ч яриа. Яа. За чи өөрөө ярьсан юм нэг орогдоод гэх юм өөр ингээ мандраад. Тэгэхээр ерөнхийдөө бол чиний хэлэх гээд байгаа санаа болохоор мэдээж одоо ирээдүйн эхнэр эсвэл нөхөрт юм уу тэр хүртлээ тухайн хүн ямар нэгэн байдлаар туршлага хуримтлуулж явах хэрэгтэй. Ягаад гэвэл нөхөрийгээ сонгоцсон байдаг, эхнэрийгээ сонгоцсон байдаг. Тэгсэн чинь яаж ч нэг юм болохоо байнгут салах
хэрэг гардаг. За тэгээд яг нөхөрийгөө сонгосон байгаа, эхнэрээ сонгосон байгаа юм чинь үр хөвгт байж таараа штэ. Тэгээд тэр хөвгт ганцаар үлдэх ёсгүй. Тэрнээс сэргийлэхийн тулд гэдэг туршлага гэдэг зүйл өмнө нэгээд олон хүнтэй уулзч үзээд уулзраад тэгээд нэг дор биш. Тэр чинь бол завхрал болтуусна. Ялангуяа энэ тал дээр эмэгтэй хүмүүс маш их муу нэр зүүдэг. Тэгэхээр аль болох хүмүүстэй уулзч үзээд танилцаад харьцаж үзээд хүнийг таниад эрэгтэй хүнийг танихаа эмэгтэй хүнийг танихаас бас хүн гэдэг юмыг бас таньж мэдээ те. Тэгж явах замдаа бас өөрийгөө таньж болоод ингээд өөрийгөө бий болгоо явж шүү дээ. Тэр нь тэгж хэлэх гэдэг юм тийм үү? Аха. Би нэлээ. Сонжруулаад ярьчлаа тийм үү? За тэгээд зүгээр. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй харилцаа угаасаа ингээд юу ингээд хүн гэдэг амт ингээд оршин тогтнож явах хугацаанд ингээд байсаар л байна. Тэзэж тусгууд ингээд Ромео Жюльеттай биш Адам Ев болов. Тэр яс хавлал ингээл хэлсэн. Тэгэл тэзэж дуусахгүй харилцаа ахгүй. Одоо шинэ өөр нэг одоо хэмжээст одоо өөр нэг гариг дээр бас ингээл нэг хүн шиг юм амьтдууд ингээд бас ингээд эрэгтэй эмэгтэйгээр хавагдал явж байгаа шүү дээ. Тэнгүүд түрүү нэг ярьж байгаа хоёулын сонирхолтой юмс ч нөгөө нэг ингээд хумсаа будц эрэгтэй хүн тааллгүйгээд. Тэр яг яагаад вэ? Одоо шинэ Harry Styles тийм үү түрүүнд ярьсан шүү дээ. Тэр хүний хумсыг харах одоо ингээд чамд ямар санагдах вэ? Одоо юу гэдэг тэр бол ингээд хүн гэдэг угаас нэг гаднах төрөгчд юм гэдэг угаас хамгийн түрүүнд гаднах төрхөнд татгаж байгаа шүү дээ. Harry Styles бол ингээд алдартай дэлхийн хэмжээний од хүн тийм үү. Тэрнийг ингээд хумсаа будсан зүгээр ингээд гоё харагдаж яхад зүгээр гудамжинд явж байгаа зүйл хумсаа буд хоёр ялгаа их байгаад байна тийм үү? Надад бол их биш. За. Би бол ер нь ингээд эрэгтэй хүмүүсийг нэг иймэрхүү байх ёстой гэсэн надад юм хувийн дүрслэл байдаг байхгүй юу? За. Тэгэнгүүт тэр зөв хумсаа будс эрэгтэй хүн байдаг юм ба шүү дээ. Тийм. Яагаад вэ гэхээр хумсаа будах чинь хөвчлэн их тохиолдолд эмэгтэй хүн л боддог тий. Тэгэнгүүт эрэгтэй хүн яг тэр үйлдэлийг хийхээр яг дотоод мөн чанарт нь тий ямар нэгэн юм эмэгтэй хүний нэг юм агуулгадаад байгаа юм шиг санагддаг. За. Тэнгүүт эн чинь баг явж явж нэг феминист үзэл бол таарах уу? Магадгүй. Эмэгтэй хүн л юм баг шүү. Эрэгтэй хүн тэгсэн. Яа магадгүй л. Ингээд нэг феминист гэхэр ингээд өтөөс баг ингээд барьчих гэдэг юм шиг. За тэнгүүд сая за яг хумсаа будна. Яг үндэ бол тэр хувийн л асуудал шүү дээ. Тийм, яг үндэ бол хувийн асуудал. Менталгүй. Тийм, тэглээгээд би тэр хүнийг чи хумсаа будсан юм уу гэд ингэхгүй. Зүгээр л би хараад өнгөрнө. Одоо шинэ найзлууч ингээ хумсаа будах туфта. Амар туфта. Ээж чадах бас гоё буднаа. Хумсаа гоё буднаа. Тэгвэл яхаа. Яг ингээд мэдээж би тэрийг мэдчихэж л үргэсэн байж таарж байгаа байхгүй юу? Үгүй мө. Явцдаа. Явцдаа гинтэг хумс будсан гарч ирэх юм уу? Тийм. Хардаа хараа. Би эхлээд амар гайхна. За. Одоо ингээд би бүрэн таньж мдэггүйгээр үргэсэн байна гэж өөртөө амар ингээд чи ихтэй хүнийг бүрэн таньж мэднэ гэж бодоод байгаа юм уу? Үгүй ээ. Гэтэж дуусахгүй шүү дээ. Дуусахгүй л. Хүн хөтлөж ингээл маа surprise гэж гаргаж ирж шүү дээ. Яа, ихаха. За тэр ч яг одоо тэнгууд түрүүний ярьсан нэг хумсаа будаагүй байдаг тийм нэг нэртүүний дүрслэл одоо шаардлагууд сая юу жилээ. Тэг ингээ хувь нэг өөртөө ингээд миний хувьд эрэгтэй хүн надад ийм байвал таалагдана гэсэн юм. Ямар байвал таалагдана сайхан чагсаа та. За. Нэгдүгээрт гэх юм бол ер нь эрэгтэй хүн аягүй сайн юм нэг юм. Яг гоё зүрх сэтгэлээсээ сонсож чаддаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг зарим эрэгтэй хүмүүсийг ингээ ажиглаад тахад ингээд найз охин ч юм уу те эхнэр нь гээд ярахад шал өөр юм давхар хийгээд байдаг байхгүй. За. Жишээлбэл хоёлаа ингээд те гудамжаар халахад ингээд хоёр эрэгтэй эмэгтэй хоёр эрэгтэй хүмүүсийн хооронд халахаа явж илаа. Тэгээд эхнэр нь ингээд тухайн өдрийнхөө болсон процессыг ч юм уу те өдрийн эцэст уулзахтаа ярьж штт. Шал өөр мод өвөл мөөл машин араал те эмэгтэй хүн тэрийг амар сайн анзаардаг байхгүй. Тэнгүү тэндээс ямар мэдрэмж авдаг вэ гэхээр цохроо арадах. Ямар мэдрэмж авдаг вэ гэхээр намайг анхаарахгүй байна. Тоохгүй байна. Халамжлуулахгүй байна. Yes. Одоо за бич тасалсан шүү. Өчтөр нэг би нэг юун дээр Instagram руу юун дээр харж ирсэн чинь ингээд эмэгтэйний насны юу байгаа байхгүй юу? Тэгснэ ингээд 16, 18, 20, 16-аас дээш, 18-аас дээш, 20-оос дээш гэснэ ингээд чиний одоо ингээд 18, 19 наснгууд ингээд хайр халамж инхрийл хүсдэг гэсэн байхгүй юу? 20 гингүүд ч болохоор нэг арай нэг ингээд хүсэх юм нэгсээ яваад байдаг.
Тэр юу нүн багт юм уу? Ингээд ерөнхийдөө бол та нар ингээд нас явах тусам одоо ингээд улам ингээд өөр эмэгтэй хүн гэдэг талаас өөрийгөө таньж мэдэх тусам нөгөө эсрэг хүүснээсээ харах юм нэгсээд байна уу? Өсвөсөг өгс чинь те. За энэ ер нь миний харж байгаагаар бол эмэгтэй хүн ингээ өсөж хөгжөөд ирэхээрээ за хөгжөөгүй байсан ч гэсэн тийм. Одоо яг би бол яг ингээд хөгжиж л байгаа шүү дээ. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ үе дээрээ ер нь ямар ч үе дээр эмэгтэй хүн өөрөөсөө илүү эрэгтэй хүнийг сонгох хичээдэг. Яагаад гэвэл нөгөө байгалийн замаараа нөгөө амьдралыг авч явах гол хүн гэж хардаг байхгүй юу? Одоо миний хүүхдийг битэрийн дундаас гарсан хүүхдийг те тэгээд гэр орон юу гэдгийг том асуудал өөртөө ч гэсэн ингээд түшиг тулгууртай байх нь тэр хүн илүү юм сэтгэл амар амьдрахад айгу чухал нөлөө үзүүлдэг учраас ингээд нэг хамгаалагдсан мэдрэмж авах гэдэг шүү дээ. Тулд ер нь л өөрөөсөө илүү эрэгтэй хүн сонгохыг бүх эмэгтэйчүүд ер нь л хүснэ шаардлагана энэ бол байгалийн дүрмнэ. За тэгвэл буцаагаад нөгөө нэг юу руу оръё. За хайр одоо анхаарал 100% тавих хэрэгтэй. Нэгдүгээрт. За ер нь бол халамжтай байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь аягүй сайн сонсогч байх хэрэгтэй. За би халамжлах гэдэг дээр жоохон ингэ детальчлаад ярил яг юун дээр жишээ нь ингээд халамжлуулахыг хүсдэг эсвэл одоо ингээд заримдаа ингээд эмэгтэй хүн ч өөрөө ч хүсээгүй мөртлөө ингээд нэг мэдгүй ээжэж хүсээд байдаг тэрийг илэрхийлж чаддаг. Тийм. Энэ дээр одоо бас аль нэг талын барих үнэхээр хэцүү байхгүй. Эрэгтэй хүн бол чинь ингээд яг хоо ингээд урт удаан хугацаанд ч ингээд хамт байсан бол ингээд ойлгоо шүү дээ нөгөө юм ингээд харцаараа ойлголцсон гэдэг шиг. Тэнгүүд дөнгөж үеихэж эхэлж байгаа хосууд дээр бол наач бол үндэ бас хэцүү байхгүй. Аха. Тийм. Тэгэхээр шүү дээ та нар гэж байгаа хүсэж байгаа нь бас ч ингээд хөстөөгөө жоох ойрхон болохгүй бол ядаж тодорхой ойлгохгүй бол тийм. Би ингэмээр байна хөөш гэдэг хэлчихвэл бас нэгэн бодлоо амар. Тэгэхгүй тэгэл өөрөө хэлэхгүй ч тэгэл тэрэндээ хийсэн үгээ дуурлаад явахч бас жоохон өрөөсгөл байхгүй. Гэж би бодож байна зүгээр. Аха. Одоо шинэ юу гэдэг юм усыг би ингээд ингэж тавьчаад аваад үг гэж хэлэхгүй мөртлөө ингээд байгаад байвал амар чамаар авахлах гэдэг. Гэтэ би өөрөө хэлэхгүй байгаад байвал амар тэнэ үст. Аха. За одоо би яг наад ир чинь нэг бичлэг сонсхий заяа. За. Яг яагаад вэ гэдгийг заяа. Би нэг Instagram авчираад тийм нэг бичлэг олсон байхгүй. За. Тэр нь бол яг бүр үнэн байсан тийм. 18 секунд бичлэг байна. Бицэг амараа. Гэтэ би чамд бицэг амараа гэж хэлмээр байна. Яагаад гэхээр би чамд бицэг амараа гэж хэлсэн бол чи надад бицэг амараа гэж хэлсэн учраас харин би болохоор чамаг өөрөө надад бицэг хэлсэн байгаа болохоор бицэг хэлсэн гэж хүсэж байгаа учраас бицэг амараа гэж хэлмээр байна. Ойлгож байна. Яг энийг л ойлгомжгүй байдал гэж хэлээд байгаа шүү дээ, тий. Наа хүн ч өөрөө юу хийж байгаа ч ойлгохгүй шүү дээ. Эсвэл ойлгоод байгаа юм уу? Би бол ойлгож байна. Одоо шинэ яг өөдөөс ингээд одоо миний зөвхмөх ингээд би ёо уур орон заяа. Гэтэ тэглээгээ би цэцэг авч өгөхгүй ч юм уу? Авч өгдөггүй гэсэн үг биш шүү дээ. Аха. Мэдгүй яг үндэ наач амар ингээд яг нэг ийм болохоор би ингээд юу н боддог байхгүй над би ч тий. Би бас өөрөө жоохон нэг ийм төрлийн юм байхгүй. Ятчаад өөрөө бас жоохон ойлгомжгүй. Гэхдээ аль болох илэрхийлэх хичээдэг байхгүй. Бас нэг охины бичлэг явуулсан шүү дээ. Метонийг ойлгох амархан. Тим гэж хэлвэл тим, үгүй гэж хэлвэл үгүй. Гэхдээ үгүй гэж хэлж байгаа нь тим гэсэн үг, тим гэсэн үг. Ёо юу гэсэн. Тэр ингээд бүр ингээд нэг яг нөгөө нэг одоо нөгөө эн чинь болохоор нөгөө эмхтэн ингээд гоё нууцлагдсан бол ингээд гоё байж болно. Ингээд өссөн зүйлснээсээ ахуулаад ч юм уу эсвэл ингээд дотор хөсөнсөн тийм үү. Гэхдээ тийм ядаргаатай тийм нэг байж болохгүй байхгүй. Болохгүй одоо надынхаар бол ингээд гоё рубик шоу хийх гээд байгаа шүү дээ. Зүгээр л гоё ингээд нэг юу вэ л өөрийнхөө ингээд нэг ойлгомжтой байх юм бол тэр харилцаач урт удаа явах. Тэгвэл ийм харилцаа бол яг үндэ миний бодлоор удаа явахгүй. Тэгсгээл нүсэл 7 сар болол дуусна. Хагчил болол дуусна үндэ миний бодлоор. Эртөө үе үндэ залхаж эхлэв шүү дээ. Үнэхээр хөөхөөх үнэхээр ингээ гоё ингээ нэг харьцдаг ингээ гоё те ингээ байсан ч гэсэн ийм заваар адаараа штэ байл зайл. Би өөрөө болчихоо болчихоо.
Тийм байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол эмэгтэй хүн гоё нууцлагдмал ийм сониуч одоо юу гэдэг нэг юм тааварлашгүй байхад нэгэн бодлын зөв ч гэсэн тэр нь нэг жоо хязгаартай л байх хэрэгтэй. Аха. Тийм. За бүр анхныхаа асуулт руугаа орё л доо. Чиний хувьд асуусан шүү дээ. Эрэгтэй хүн яг ямар байвал чиний тэр хэлээд байгаа яг эр хүн гэсэн дүрийг чинь бүтээх юм бэ? Одоо нөхөр болох юм бэ? За халамж окей байх хэвээр. Тийм байх хэвээр. Тэнгүүтээ яг дараачийн харах юм бол надад бол яг төлөвшил айгуу чухал санагдсан. За. Нэг юм яваадсан шүү дээ. Эрэгтэй хүн ингээд бүр хэдий хөвшин болоод ингээ 30-тай 40-тай гараад ингээ явсан ч гэсэн нөгөө нэг машин тоглоом ч юм уу нөгөө юм бодсоор л идэг гэдэг. Тийм. Тэнгүүд тэр зүйлээ ингээд яг хаана хизээ гарах вэ гэдгээ ингээд ялгаж сурж байгаа нь төлөвшил юм шиг санагддаг байхгүй юу? Яг зөв цагаа олж яг тэр зүйлүүдээ хийх нь. За, наадан дээр чи манай Lumino-гийн бааж явах нэг гоё хүссэн мэт юм. Эрэгтэй хүмүүс бол 40-тай хүртэл бол ерөөсө хүүхдэрээ л байдаг. Харин тийм. Гэтэ хүүхдэрээ одоо ер нь тэгэл явж юм нэг хязгаал хэрэгтэй юм да. Тэгэхгүй тэгэл эхнэрийнх найзууд ирсэн мач маш яриад гэл тоглоо суугаад байвал тэнийг гэсэн. За тэгээд за төлөвшил. Халам ээжээсээ нэг хүү өргөж авсан чинь гэдэг шиг. Халам ээжээсээ хүү. Ойлгосон. За халамж төлөвшил. За тэгээд ерөнхийдөө бол мэдрэмж гэж нэг юм байгаад байгаа байхгүй юу? За. Тэр бас яг нөгөө нэг эмэгтэй хүн ойлгомжгүй зан гэдэг байгаа чинь яг энэчнээс үүдэлтэй. За. Ягаад ч юм таанаасаа заяа бүх эмэгтэй хүн намайг ингэж хилээгүй байхад тэгээд тэгээ миний бодож байгааг ч юм уу эсвэл зүгээр хитрхи төгс юм бодсон. Тэгээд тэнгүүтээ тэрэндээ уйлдуулад ингэж ийм байгаасаа гэж бодоод идэг заяа. За. Жишээлбэл одоо тэг яг ямар ч юм дээр ярмаар юм бэ? Бүр ярах гэсэн юм аач марцлаа. Хитрхи их юм бодоолаад хүний ерөөсөө ойр бодоогүй юм бодоолаа. За тэгмүүд шүү дээ. За халамж, анхаарал, төлөвшил зүйлийн юу лээ? Мэдрэмж. За энэ дөрөв нь байна зөө. Нэг залууд байна. Гэхдээ та нар тэдний тоодоггүй байхгүй. Одоо нэг юм уу? Nice guys always finish the last. Энэ юу сонсч байна уу? Аха. За энэ үг ямар утгатай юм бэ? Тэр нөгөө. За тэгэхээр та нар ингэдэг байхгүй. Амар лаглагийн бодцсон явж байгаад энэ цагаамартай хангуугаа бодно шүү дээ. Эхэндээ гэж бодож байгаад өөртөө цагаад талаар нэг гачи юм болоод үргэлжчин заа. Яг гачи юм гэдэг нь бол яг царайд хүмүүс яриг үн заримдаа царайд ирж болно. Тэгэнгүүт мууцлуудад таарад яг муу сайн биш хүнтэй таарчаад тэгээд тэрнээсээ салаад ингээд мангар сэтгэлийн шарахтай драматай үлдчихсэн заяа. Ингээд явцсан драма. Тэгэнгүүт тэрнээсээ болоод бүх залуучуудыг тэгээ арчдаг. Тэгээд зөв сайн залуу нь ингээд харьцах гэдэг хэлэнгүүд үгүй ингээд цааш. Тэр амар сайн гэдгээл батлал та. Үгүй та нар батлуулах боломж өгдөггүй байхгүй. Та нар тэгээд за та нар амар чиглээд яриад байдаг. Яг зөв эмэгтэй хүн ерөөхдөө ингэдэг юм шүү. Миний бодлоор ингээд нэг таалагдчихдаг. Окей ингээд болж юм те. Үерхэж болохоор нэг үерхчдэг. Тэгээ нөө явцын дундаа болиг гэхээр гэдэг жоохон болж чаддгүй юм шүү. Итгээд нөгөө хүндээ итгээд яваад байдаг. Гайгүй гой залуу болж гой залуу биш. Сайн хүн болж байхдаа юмуд нь болж байхдаа. Өнөөл өөрчлөгдөх байх гэдэг итгэл. Тэгээл яваал тэгээл цаг хугацаанд өнгөрөөл тэгж байгаас нэг салдаг. Тэгээд яг нэг сасныхан дараа нэг сайн залуу гарч ирдэг. Данч сайн залууга. Ингээд сингл 30 сингл яваад. Яа. Сонсож байгаа хүмүүс барьждаг хот. Тэгээ ер нь бол миний өнцгөөс ингэ яриад л та. Жишээлбэл яг хэрвээ заяа тэр эмэгтэй хүн салах нь зөвөө гэд бодцсон байгаад салах юм бол үнэхээр сайн залуу гарч ирэх юм бол тэр түлхэхгүй байхгүй. За.
Би бол тийм заяа. За. Яг салъя гэж шийдэж салсан яг өөртөө яг 100% сонголтондоо шийдвэртэй итгэлтэй байгаа үедээ би эзэж эргэж буцдаггүй. Эмэгтэй хүн бас яг тийм байдаг хгүй. За. Хэрвээ тэр эмэгтэй чамаа ингээд түлхэж байвал те чи сайн залуу гэдгийг ингээд нотлохч боломж өгөхгүй байвал зүгээр л өмнөх хүнээ мартаагүй гэсэн. Яа мартаагүй байгаа шалтгаанууд нь яг зүгээр л өнгөрсөн дурсамжиндаа уяатай л байгаа. За. Тэнгүүд өөр дээрээ ярэ. Тэнгүүд яг за 22 он 23 22 он. За чи одоо ч 24 он болов. Тэнгүүд 24 он биш. За 22-оос 23 он ингээ 12 сар. Тэгээ би хүнтэй уулзчихсан байхгүй. Тэгээ ингээд 8-9 сар хүртэл болсон. Тэгээ би тэрнээс хойш ингээ ерөөс эмхтөний харахаар ингээ миний дургуурт болсон. Үц яддаг болсон. Харахаар л дургуурт болсон. Тэр нь одооноос арай гайгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд та нар ингээд хитрхээ ингээд эрэгтэй хүмүүс ч юм ингээд жоо муу ханддаг тийм үү? Жоо хүүтэй хандаад энэ нэг энд нэг яасан ч яадаг гэдэг нэг тийм бодолтой. Тэг ингээд ирээдүйд юу бацчихна. Нөхөр олчод бацчихна, найзлуус бацчихна. Тэрнээс өмнө бол наагүй ингээд хөрх ингээд эргэлдүүлээл ингээд алган дээрээ бөмбөрүүлээл ингээд эрхлүүлээд эрхлүүлэх шудлаарчлаа. Тоглоал ингээд байждаг. Тийм хүн байна уу юм? Ойр тойрны эмэгтэй хүмүүсийг харж байхад. За ер нь бол яг наадны чинь бодол юм байгаа байхгүй юу? Нөгөө эрэгтэй хүн бол уучраа олчихно. Ингүүт одооны нийгэмд эмэгтэй хүн ингээд хохирож болчиход байдаг шүү дээ. Тэг угаасаа л одоо ч ер нь бүхэл цаг үед эмэгтэй хүний зөв эрэгтэй хүний бурууш тарж байгаа шүү. Тэгэнгүүт одоо нөгөө хитрхи муу хандаад байна гэдэг нь яг тэр үзэл бодлоос үүдэлтэй санагдаж байгаа байхгүй юу? За. Хохирж үлдэх нь би гэдэг хандлага ингээд яг өөртөө тусгаад авцсан. За. Эрэгтэй хүн бол юунаас ч ингээ аргаа олоод уучраа болоод гарчна гэдэг үзэл бодлоос л яг тэгэж хандж байгаа байх. Тэгээ тэр үзэл бодол ч гэсэн ингээд тооны эргэн тойрны хүмүүс яг юу гэж ярьж байгаа нь те эрэгтэй хүнд яаж хандж байгаа магадгүй гэр бүлийн хүмүүжлээс нь ч үүдэлтэй гэж болно шүү дээ. Тэр үл яг хувь хүний л зөвл бүх эмэгтэй хүн ч гэсэн яг тийм биш. Мэдэх. Одоо шинэ түрүү өмнө би өөрөө хэлчихсэн нөө эрэгтэй хүнд би өөрөө эрэгтэй хүн байж эрэгтэй хүнд дургуй гэдэг. Тэнгүүд ихтэй би нэг эрчүүдийг өмөрөх гээд байгаа юм эсвэл муулах гээд байгаа юм биш. Гэтэ угаасаа ер нь эрэгтэй хүн бол явж явж. Тэгээ нэг тийм эрэгтэй юм биш байхгүй. Яг хуу эрэгтэй эмэгтэй хүн байж ээж одоо юу гэдэг нь хүн гэдэг одоо төрөл зүйлч ингээд үржээ цааш ингээд явна шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн ер нь яавал одоо ингээд нэг айтайхан байж чадах юм. Одоо ингээд айтайхан амьдраад айтайхан хүнтэй уулзраад ингээд байж ингээд айтайхан насыг барах юм. Яавал одоо ингээд ямар ч эмэгтэй хүн харсан ингээд гой залуу ч юм уу болж юм. Одоо яг ямар эрэгтэй хүн тийм эрэгтэй хүн ямар байх хэвээр. Одоо тийм байхын тулд ард нь хэн байх юм гэж ер нь бол ингээд баг асууад байгаагаар чинь ямар эмэгтэй хүнийг сонгож иж эрэгтэй хүнийг тийм явах юм ч юм уу. Үгүй яаж сонгох юм? Яаж тоогдох юм та нарт? Яаж тоогдох юм гэдэг. Та нар ингээд голоод байна шүү дээ. Баталгаа. За шинэ одоо түрүүний ярьжсэн мэдрэмжэн дээр одоо мэдрэмж байна. За чи бол одоо анхаарал төлөвшлөө гайгүй ингээд залцсан шүү дээ. Тэгвэл мэдрэмжэн дээр одоо яг яаж задлах юм? Одоо чи нэг яг юу хийсний дараа чанд энэ тэр мэдрэмж нь орж ирэх юм. Би нэг хөгжилтэй гэх юм уу зөв нэг түүхий ярий заяа. За яриа. За ингээд ингүүл сан илүү ингээд ойлгомжтой сонирхолтой болж байна. За мэдрэмж гэж юу вэ гэдгийг би бас яг мэддэггүй байсан юм аа. Тэгээ нэг жил гарны өмнөөс ч мэддэггүй байсан хэрэг. За. Тэнгүүд яг өмнө жилийн болсон үйл явдал руугаа ингээд цаг хугацааны хувьд ухраад орё заяа. За. Би яг нэг 23 онд гэсэн шүү дээ. Тэгэхээр 21 онд би нэг ихтэй ингээд үеийнхээ үед танилцсан байхгүй юу? За. Гэтэ тэр маань ингээд хөдөө орон нутагт байдаг заяа. За. Тэгэнгүүт би хотод байгаа штэ. Уулзаж үзээгүй. Тэгээ зүгээр ингээд чатлж матлаад ингээд ярьдаг. Long distance relationship гэсэн юм. За. Тэгээ 2 жил хугацаатай нэг тиймэрхүү голдон ч гэсэн ингээд харьцаа болж мөлөөл юм хүн зүүн байгаа штэ. Цаг хугацааны хувьд ингээд таслалтай ингээд явцсан байгаа байхгүй. Тэнгүүт өнгөрсөн жил ингээд над дээр ирж уулзаж байгаа байхгүй. За. Тэнгүүт 2 жилийн өмнө гэдэг чинь нэлийн жоохон байсан байж тарж байгаа. Тийм. Дөнгөж ирнүүлэх авчаас хөвгтөө шүү дээ. За. Тэнгүүт
Яг өнгөрсөн жил ингээд ирээд уулзсан чинь би тэгтээ өндө тэр хүн сонсчихвол уучлаа яачихгүй. Нэрээ нэл. Яах юм бэ? Тэгэнгүүт ирээд ингээд уулзсан чинь ингээд хот мэдэхгүй заяа нэгдүгээр шүү дээ. За. Хот мэдэхгүй. Тэгэнгүүт за хаашаа явахын би дагуулах явж болж байгаа байхгүй. За. Тэгээ кино үзье гэд надаас санал тавьсан заяа. За ойлголоо. Кино үзье гэж байгаа бол тэгэл анх үзсэн ш кино үзье гэж бол бүтэхгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд ямар кино үзэх юм бэ гэд надаас сууж байгаа байхгүй. За. Тэгээд би ер нь харж байгаа л давир 8 шиг кино үзье. Шууд наад үлээ нэ ч өөр хартаа. Гэж шууд гэсэндээ би за өөр уусаа өлегтэй кино байхгүй шүү байна. За тэгвэл тажаа зүгээр явж ингээд халахаа ингээд догоо могоо нэгээд. Тэгээд завар явж байгаад ингээд JS ороод одоо нэг юу байлаа. Daarсан нэг 9 чихэр тэгэнгүүтээ ундаа энэ төр авч өгсөн. Тэгээ би наваа ингээ өөрөө сонгоод авах гэсэн байхгүй. Тэгээ би өөрийнхөө сонгоод авсан. За тэгээ тэр өдөр хүрээлээ орж зүгээр ингээ халахж жагаад тэгээ намайг хөргөж өгөөд харсан байхгүй. Тэгээ маргааш нь дахиад ингээ намайг орой явуулъя гэсэн. Тэгээ дахиад ирж аваад дахиад ингээ гарсан байхгүй. Тэнгүүтээ ингээд хөрх ингээд дэлгүүрлээ өөрөө явж ороод ингээ надад юм авч өгч юм шиг заяа. Яа орч байгаа. Тэнгүүтээ өчигдөр идсэн юм яа дахиад яг ижлэхнийг аваад ирж байгаа. За. Тэгээ би яг араас нь орж ингээд таарад тэгээ авах чахт нь би ингээд өнөөдөр бол яг өчигдөр надад чи идсэн учраас ингээ өнөөдөр идмээргүй байна. Чи ингээ өөрөө дахиад өөрөө сонгоо авчихаа гэж. Би өөрөө мэдэхгүй байна. Чи өөрөө дахиад сонгоо авчихаа гэж байгаа байхгүй. Яг тэр хүний хувьд болохоор ерөөсөө ингээд яг миний өмнө ярьсан ч надад туршлага байхгүй. Эмэгтэй үнтэй ингээд арахгүй ш наа 16 лаад л байна шүү дээ. Арахгүй шүү дээ. Үгүй. Эцтэй байсан. Надаас 3 ах байсан байхгүй. Тэгвэл наад ч угаасаа бүтэхгүй нөхөр. Би бүр ингээд тэнгүүд ядж яахт нь миний үзэл бодол ингээд те нэг юм жоохон манлал байх хэрэгтэй байгаа даа штэ. Тэнгүүд яг ингээд ирээдүйд би ингээд дагуулж явсаар хагаал нас явах юм шиг надад санагдсан заяа. Хөтлөж явсаар байгаа. Ингээд ирээдүйн 1-2 жил ингээд хараад яа бүтэхгүй. Хотоор дагуулж яваал ээж шиг амьд л явах нь дээ гэж бодсон. Энэ хадам мэжээс хөөхт гэж авах гэсэн шүү дээ. Харин тэгэл болъё гэсэн юм аа. Ер нь тийм. Яа ч нөгөө нэг надад дээрээс нь ингээд гоглол ерөөсөй байхгүй. За. Ингээд тэр залуучдад царайны хувьд хэр байсан? Царайны хувьд доо сайхан бор залуу байж тээ. Бор залуу байж тээ. Тэг бор байсан. Хөдрөөс очиж байгаа юм чи. Дурсуулдаггүй амтаа. За зүгээр. Шинэ эдийн царайлаг ч юм уу, царай муутай ч юм уу тийм хүн. Ерөнхийн нэг дүрслэл байгаа шүү дээ хүмүүс. Сайхан Монгол зонгоол залуу байсан да. За монголч бослооч гэж ямар залуу. За тэгээ яг чи энэгээрээ бол хэлэх гээд байгаа занаа болох дуршлаг гэдэг зүйл маш чухал гэж хэлдэг. Аха. Тийм учраас би ингээд эрэгтэй хүмүүсийг эртхэн шиг ингээд те. Захан ингээд эмэгтэй хүнийг ингээд таньж мэдээд сураад дадлагжаад тэгээд их нэртэрээ ирээд яг чин сэтгэлээсээ ингээд яг нэг хүнийг сонгоод аваад тэрийг ихнэр болгочих юм бол тэр хүнээ яг ингээд айгу гоё тухтай байлгаарай гэх юм уу. Ер нь тийм байгаасаа гэж боддог учраас эрэгтэй хүнийг ер нь л би жоохон хүмүүстэй уулзаж яваад намс суусныхаа дараа хүнтэй суугаасаа гэж боддог заяа. За. Дахиад нэг юм кейс байгаа байхгүй юу? За. Одоо ингээ 21-т ирнэ. За. Яг өөртөө жилхэн цоцсон насны ингээд эмэгтэйнтэйгээ суудсан заяа. За. Тэгээ хүүхдтэй болсон. За. Тэснэ өөрөө ингээ ямар ингээ тоглоод яваад байдаг. Ууж идээд яваад байдаг. Энэ бол миний бодлоор нөгөө хүсдэг юмнуудаа ингээ сайхан дуустлаа өөрийгөө аваад тэнцэс залхаагүй штэ. Амьдралаа бүрэн нэг эмэгтэй хүнс зориулаад ч юм уу эсвэл тэр гэр бүлийг ингээ авч явхад хүч нэмэр оруулахаас илүү хувийн ашиг сонирхол ч юм уу жоохон иймэрхүү юмнуудаа хөөхөн тэр хүнд илүү сонирхолтой тэрийгээ давж туулаагүй байжиж хүнтэй суугаад хүүхдтэй болцсон байгаа байхгүй. Наач суухаасаа илүү төрлийн хүүхдтэй болцсон байна л да. Аюул мал. Тийм хүсээгүй чимсэл байна л да. Шулах хэлэхт бол. Тийм тэгэхээр энэ хүсээгүй чимсэлт бол угаасаа ингэ өмдөхгүйс дээ. Байх эсвэл зүйл байхгүй. Тааш тэгэл залуучууд маань чадахгүй юм да. Харин энэ дээрээс эмэгтэй хүн амар чухал юм шиг байгаа. Тийм. Хоёулаа чухалтай хоёулаа жил хүүхдтэй болно л да. Тийм л дээ. Гэхдээ нөгөө нэг бас эмэгтэй хүн жоохон юм чанга хатуу нөгөө нэг одоо нөгөө чиний яриад байгаа нөгөө зураас тодорхой байх ёстой. Тийм бэжиж
Тийм болохоор бэрхтүүн дург байдаг байхгүй. Тийм болохоор тэгэхээр нөө ямар нэгэн зураас мураас байхгүй болонгууд бэрхтүүн жоохон даварчих гээд. Yes. Тэгээд хүүхдээ басныхаа дараа 21-т гэдэг чи ерөөхдөө бол ингээд шоуд яг үндэ шоуд жахнаас байхгүй клубинаас эхэлсэн те ингээд 2 жил шоудаг л дээ зайлвал. Тэгж байгаа дараа нь эхлээд боловсралтай болоод дараа нь жоохон шоудч үзээд тэгээ ажил хийгээд тэгснийхаа дараа ер нь гэр бүл зохиолтой ирэхгүй бол одоо ихэнх нь тэгэл эхлээл хүүхдтэй болчиход байгаа байхгүй. Тийм тэгээд ер нь жоохон бидраас яг ингээд нэг юм дээш. За. Нэг юм уяхан арай нэг жоохон сонирн болсон заяа. За. Гэхдээ эсвэл бидний үеийн ч юм уу нэг ганц 2 насны зүрхтэй хүмүүс. За. Нэг юм үерхэх санал тавиагүй байж ч юм уу те. Тэр харилцаагаа тодорхой болгоогүй байж. Тэмүүтээ өөрт нь яг 100% таалагддаг учраас тэр харилцаа тодорхой болохгүй байгаа шүү дээ. Хийхинд нь ч юм уу. Шаардлагатай зүйл биш байгаа учраас тэрийг тодорхой болгохгүй байгаа байхгүй. За. Тэгээд ингээм 2 дахь сонголт маягаар ингээд яваад идэг. За. Тийм. Нэг иймэрхүү юмнууд бас амар олширсан. Яг хоо наадхан дээр чинь одоо ингэж тайлбарлаж болно. Одоо relationship гэхээс илүү зөв situationship гэдэг юм илүү дэлгэрээд байна шүү дээ. Одоо энэ үг их дэлгэрээд байна шүү дээ. Situationship чи ерөөхдөө бол relationship-ийн наадлын үе яваад байгаа. Одоо talking stage, yes stage ингээ мангар бол юм байна шүү дээ. Тийм. Тэднийг ингээд яг ингээл заримдаа давахгүй ингээд дайрч өнгөрөхгүй байх нэгэн талыг даваад байгаа. Яагаад гэвэл энэ ойлголцол яваад байгаа учраас гэж тайлбарж болно зөв талаас нь тайлбарлая. Яг нөгөө талаасаа бол ямар ч харилцаа эрэгтэй эмэгтэйч эрэгтэйдүүд ямар нэгэн хүн хоорондын харилцаан дээр ойлгомжтой байхгүй бол тэр харилцаадаа өргөжлөхгүй. Тэмцтэй. Бид нэрээ арай л ухаантай явж байна. Тэр ухаантай юм аа. Би бол миний уусаа туршлага нэмгэн гэж би хэлсэн шүү дээ. За. Тэгэхээр одоо юу байгаа юм? Эмхтэн гэдэг л нэрээ. Эмхтэн бол хийж гой дуусахгүй гой гэдэг сэтэв байхгүй. Мөлжүртэй яс. Тэнгүүд эмхтэн хүний одоо нэг том зүйл байгаа нь хүүхэд гаргах тийм үү? Өрөөдмө үлдэх. Тэгэхээр энэ тал дээр юу юу гэж бодож. Одоо шинэ нэг юм одоо кинон дээр гарч байгаа онол байгаа байхгүй юу? Ингээд юуны мөчлөг гэдэг. Mermaid гэж монголоор юу гэдэг лээ? Лусын дагнал лусын гүнжчлөө. Бүхсэн биеийн доош ингээд лусын дагнал. Yes. За тийм одоо мөчлөг байгаа байхгүй юу? Тэрний юу гэхээр эмхтэн хүүхэд гаргахын өмнө хүүхэд гаргасны дараа. Яг би нэг одоо өмнөх дугаарууд зөндөө ярьсан л тоо гэдэг. Хүүхэд гаргахаас өмнөх эмхтэн хүний байгаа байдал болон хүүхэд гаргасны дараах байдал. Ялангуяа гаднах үзмжнээс. Анда. За ер нь нэг тийм хэлээ заяа. За. Эмхтэн ингээд цаасаа байгласаа ингээд өхрөө хүүхэдтэй болох юм бол яг тэр цагаас хойш бүх юм ингээд гэр бүлдээ зориулж эхлэх тийм сайн инстинкттэй. За. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор хэзээ ч өөрийгөө алддаггүй. Нөгөө яаж исэн ч зав гаргаад тоглодог, яаж исэн ч найзуудтайгаа уулздаг. Хийх хүссэн юм хийж чаддаг. Эмэгтэй хүн болохоор яг цаанаасаа яг тэр үйлдэлүүд ингээ хийгээд идэг. Тэнгүүтээ нөгөө эцсүүлд нөгөө залуу насндаа бол хүүхэд гаргаагүй байхдаа өмнөх үедээ бол тэрийг бодохгүй байгаа шүү дээ. За. Тэнгүүд яг гаргасны дараа яг нэм сэтгэл готролт ч юм уу те яг өөрчлөгдөж байгаа. Өөрийгөө яг ингээд бүх зүйл ингээд зориулаад гаргаад ингээд хүүхдээ гаргацсан ингээ хайрлаад өсгөж ангууд хүүхдээ гаргацсан. За. За наад ч ойлгомжтой зөө. Тэнгүүд одоо чиний бодлоор юу хэдэн наснда хүүхэдтэй болвол зүг вэ? Одоо чи ингээд 18 настай гэж байна тийм. Тэгэхээр ингээд яг хүн болгоны амьдралын одоо цаг хугацаа өөр тийм хэдэн настай хүүхэдтэй болно бол мен тамаагүй шүү дээ байдаг шүү дээ. Тэгээд яг чиний бодлоор юу хэдэн настай өөрөө хүүхэдтэй болоо гэж байна. Төлөвлөж байна. Бодож чинь тэрж мэсгтээс ганцаараа гарахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь за би яг ингээд хүүхэд гарах тэр бол ингэж боддог заяа. Нөгөө нэг ээж аавын ген ер нь бол хүүхдэд өвлөгддөг гэж боддог. Юм учраас яг сурж боловсрох ингээд тэ мэдлэгээ зузаатгах тусам миний хүүхэд бас нэг тийм байх гэж би найддаг байхгүй юу. Тэгээ өөрөө ч гэсэн яг ингээд сурж боловсраад хүүхэд өсгөх хэмжээний болсны дараа гаргана гэж бодохоор наад захын одоо мэдлэг бол мэдээж
ингээд их сургуульд сурах байгаа шүү дээ тий. За тэнгуут би ингээд энэ намраас их сургуульд орлоо гэж тод 4 жилийн дараа ингээд 22-т доо за их сургуулаа төгслөө. За тодорхой хэмжээний мэдлэгтэй боллоо. За үүний дараа мэдээж өөр ингэсэн санхүүтэй байх хэрэгтэй. Өөрийгөө авч явахар хэмжээний нөгөө нэг хэлээд байгаа юм шунлаа. За ядаж нэг өхний хэлжиндтэй өөрөө ажил хөдөлмөрөөрөө өссөн юм авах хийх тиймэрхүү цаг хугацаа байна. Тэгээ 1-2 жил ер нь бол ажиллана гэж би бол төлөвлөнө. За тэгэнгүүт мэдээж ээжээсээ ч юм уу эмээгээсээ ч юм уу ингээд хөвгд гаргах талаар ойр дотны хүмүүсээсээ ингээд сонсон штэ. Тэгэнгүүт 25 наснаас хойш байвал яг болно. Гэхдээ 30 руу дөхөх тусмаа нөгөө эмэгтэйчүүд төрөхөд цэвэршилч нөгөө нэг төрөхөд хүндрэл үүснэ. Яагаад гэвэл би мах бод яг нөгөө яс хүртэл бихчээд хүмүүс ингээд залуу төрөх тусмаа амархан төрдөг гэж ярьдаг юм бэ лээ. За. Тийм учраас миний нас бол яг 25-аас нэг 27-гийн хооронд ч юм уу 28-ийн хооронд энэ бол гаргана гэж боддог. За. Тэгэнгүүт ганцаараа гарахгүй ч хэлсэн. Тэгэнгүүт ганцаараа гарахгүй юм чинь нэг хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэр хүнийг ер нь хэр удаан хугацаанд ингэж одоо юу гэдэг. Одоо ингээд яг таньж мэдээд яг нэг хугацааны үед одоо тэдэн жил 3-5 жил үргэлж үерх нөө. Тийм. Яг үерхэн ч гэжтэй за яг би миний асуух гэсэн юм болохоор ингээд хэр удаан танилцаад мэдээд тэгээд үерхэд хамт амьдраад гэр бүл болоод хүүхэд болох одоо энэ хугацааг асуусан байхгүй. За. Одоо 1 жил үерх юм уу 2 жил үерх юм уу 2 жил хамт амьдрах юм уу эсвэл яг үерч байхдаа хамт амьдрах шүү дээ. Тэр хугацааны үед. За одоо ийм байгаа байхгүй. Ер нь бол 5 жилийн дараа л би яг нэг хүнтэй танилцсан шүү дээ. Тэнгүүдээ 5 жилийн дараа л хүүхэд болно гэж бодно гэсэн хамгийн надлын хугацаанд. Тэгэхээр яг энэ 5 жилийн хугацааг ингээ хуваах юм бол за яг 1 жил үерхэж байгаа юм заяа. Яг үлдсэн цааш 2 дахь жилээсээ ингээ хамтдаа амьдарч болно. Тэгээ мэдээж тэр хугацаанд үргэлжлүүлээд ингээд 5 жил хүртэл амьдрах уу эсвэл ингээ ганц 2 жил амьдраад окей ингээд бит хоёр хүмүүс таарахгүй байна. Ингээ миний сонголт биш байсан байна. Тэрний сонголт ч би биш байсан байна. Тэгээ нэг шийдэл төрнө штэ. Тэгэхээр одоо бодох юм бол одоо үерхэж эхлэн гэх юм бол 23 харин тийм болох гэдэг байгаа байхгүй. Миний хувьд бол арай бодлаа. Гэхдээ амьдрал бол яг бодсон шиг байдаггүй. Харин тийм. За тэнгууд нэг сонирхолтой. Ингээ салыг гэж хэлэх нь амархан уу? Эсвэл одоо энэ хоёрын аль нь арай амархан? Одоо салыг гэж хэнийг нэг сонсох нь амархан уу? Эсвэл салыг гэж хэлэх нь өөрөө хэлэх нь амархан уу? Эсвэл нөгөө түнээс сонсох нь амархан уу? Аль нь арай амархан юм бол? Хэлэх нь амархан баг. Хэлэх нь амархан. Тий. Ер нь бол би бол нэлээ эмзэг. За. Төрөл юм баггүй юу? За. Тэгэхээр ихэд бол өөрөө салыг хэлждэг. Одоо тэр хөдөөний слоттой байгаа байхгүй өөрөө салыг хэлсэн юм биш үү тий. Надад яг хамгийн гол шалтгаан нь тэр мэдрэмжэн дээр ч бас биш тий юу. За, ер нь тэгэл юм л нийлж байгаа шүү дээ. Ингээ нийлэл бүрдэл энэ явсгаа битгэхгүй юм ингээд хайж байгаа. Саляа гэж хэлж байгаа тийм үү. Одоо ингээд миний хувийн орон зай яг жинс орооцсон байхгүй. Ингээд найстайгаа явж ангууд жишээлбэл би яг тухайн үед ингээд яг Орос руу явцсан гэж ярьжсэн шүү дээ. Нөө хичээнд орт ингээд. Тэгээд тэрийг бас би тухайд хэлжсэн. Тэнгүүд явуулахгүй моолахгүй. Гэсэн юу. Тэнгүүтээ би ингээд уусаа явнаа. Би бол бас явах сонирхолтой байгаа гэдгийг ингээд илэрхийлсэн чинь лам амд үзүүлээд явах нь боловчин ч гэж ах шиг заяа. За яваа. Яг хамгийн амар нь яг тиймэрхүү сэтгэлгүйтэй байсан учраас би бүр хизээч хэмшүүрх. Уг нь бол 2 жил чадалцаад амар хөөрхөнцөл байсан. Хизээч тийм ярьдгаас. Тэгэхээр ингээд та нар явж нэг яг ягаад ч юм тийм болчдөг аахгүй тийм сонирхолж таарчдаг. Нөгөөд мань мичиг хөөрх юм нэрийг ингээд тоохгүй. Энэ тийм та нар амар сонь ингээд хаанаас нь олж авсан юм сони юм дагуулад ирдэг. Энэ манай найзлуугаар ингээд гаргаад ирдэг. Танай л найзлаа. Одоо шинэ энэ үгний юу байгаа шүү дээ. Манай найз зөвхөн миний машин. Энэ тал дээр энэ зөв үгний л юу вэ нөө эсвэл хувийн инстинкт нөөрөө манайх гэж боддог юм яваа тань уу? Манай ихнэр. Манайх гэхэр олон тоон дээр. Тий, хинд бас нэг хинийг ихнэр болох гэдэг шүү дээ. Тий. Би ер нь бол бас миний гэж ярих ер нь дуртай. За. Одоо миний эд зүйл те эсвэл те миний ихнэр, миний нөхөр гэдэг юм уу те миний аав, миний ээж ч юм уу. За. Тэнгүүд чи түрүүнээс эрэгтэй хүнээс ийм шаардах ч ер нь байх хэвээр те. Ийм эрэгтэй хүн байвал зүгээр. Тэнгүүд чи өөрөө буцаагаад хэр ингээд
тэр сайн одоо найз зөвхөн ч юм уу байж чадах юм. Одоо яг чи ингээд юу ингээд тэр хүнд ингээд өгөх юм одоо тийм үү. Аха. Би сэтгэлийн хувьд ингээд сэтгэл санаа ингээд ер нь тэ одоо яг нэг одоо тийм баа шүү. Өөрөө хүсдэг хэмжээндээ бай. Өөрөө хүсдэг хэмжээнд бусдаас хүсдэг шиг өөрөө Надад тийм. тавьдаг шаардлагатай өөрөө хүрдэг. Тийм. Эхнийх нь профайл даш тийм байлаа. Тийм яваад. За тэр тэлтэй яг чи өөрөө тэгж хүрч чаддаг хүн мөн үү? Yes. Би бол өөрийгөө хангалттай сайн найз хүн бүр тэр тусмаа сайн ихнэр болно гэж би боддог заяа. Та нар заваа ийм амар өөрсдөө итгэлтэй байт юм аа. Тэнгүүд заа чадчих хоо. Тэгвэл эсэндэр чадахгүй нөө. Гоо тэр би мэдгүй шүү дээ. Яг гоо энэ бас нөгөө эмхтөний өөрхөн бардан занал багт тий. Үгүй. Би ямар ч ор үндэсгүй өөртөө итгэхгүй байгаа шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний за яагаад би тэгэж чадна гэж бодож байгаа гэхээр манай ээж амар халамжтай хүн байдаг байхгүй юу? Тэр ингээд багасаа тэр хүний ингээд эрэгтэй хүнд яаж халамжилж байгаа юм те. Наад зах нь орой ажилласан ирэхэд ингээд халуус аванд хоол хийж тавьж байгаа те. Өглөө гарахт нь цай чанж өгөөд ингээд гаргаж байгаа те. Өдөр ингээд хоол ямар хоол хийх юм саналыг хүртэл асуугаад дуртай хоолыг хийдэг ч юм уу те. Нэг юм халамж анхаарал тэр хүний сонголт байлгахыг би ингээд харж өссөн учраас би өөрөө ч ер нь яг ингээд хүнтэй өөрхтэй тийм байдаг заяа. Тийм байсан. За одоо л байхгүй байгаа юм байна шүү дээ. Одоо бол тэгж санал асуух хүн байхгүй байгаа учраас тийм. Тэгэнгүүт нэгдүгээрт яг би яг ээж шигээ тэрийг харж өссөн учраас тэрийг хангалттай өөрөө тийх бас дуртай, халамжлах айгуу дуртай. Тэгэнгүүт надад ингээд тодорхой байх айгуу чухал гэдэг байхгүй юу? Тогтвортой. Жишээлбэл утсан унтраад алга болоход тэр хүн ажил дээрээ байгаа ч юм уу те. Ирж ийн гэсэн ч юм уу те. Нэг юм тэр хүний талаар мэдж авах ойр зургийн амьдралын үйл хөдлөл юу хийдгийг мэдж авах нь надад жоохон таамаглах ч юм уу алга болох үедд нь тэг санаа амрах юмрхүү нэг юм намайг тайван байх боломжийг олгох юм үнэн бодит зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Уцаа унтрангууд нь тэр чигээрээ алга болно гэдэг нь ер нь тэр хүнийг нэг өсөндөө жоохон сэтгэл зүйд хүчрхийлж байгаа байхгүй юу? За тайван бас болгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт яг миний өгч чадах юм юу вэ гэхээр хэрвээ яг ингээд намайг ингээд тайван байлгаж чадах юм бол би тэр хүнд ч гэсэн хангалттай орон зай цагийг өгдөг зэв. За өмнөх хийх ярих юм бол ингээд офисыг тоглох дуртай хүн байсан л та. За. Тэгэнгүүт ингээд ах нартай аягүй нийлдэг зэв. Тэгэнгүүт ах нар нь ажиллаад хараад хийх ёстой юм хийснийхаа дараа цаг заваараа тоглож байгаа. Чөлөөт цагаараа тоглоод байна. Yes. Тэгэнгүүт та нарыг асуулахаа чөлөөт цаггүй юм шиг байгаа. Бүтэн амьдралынхаа турш чөлөөт цаг юм шиг тоглоод байна. Зөв. Яг юм тий. Тэгэнгүүтээ надад бас нэг юм жоохон бодол байдаг нь юу вэ гэхээр мэдээж эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд хоёулаа хоорондоо хамт байгаа юм чинь юм аз жаргалын гормон ч юм уу тий. Тэр энерги хүчээс хэлбэж нөхч авч штэ. За. Хамт байгаа даа ч юм уу тий сэтгэл хангалуун байх. За. Тэгэнгүүтээ тэрэндээ ингээд гоё болдог ч юм уу тий сэтгэл ханамж авах. За. Тэгэнгүүтээ тэрийгээ PC рүү очиод оройж байгаа тоглоод ч юм уу те. Надаас талаад явлаа л гэртээ арилаа гэж хэлээд PC-нд очиод тоглоод нөгөө нэг надтай хамт байхдаа авсан энерги ч юм уу те. Эсвэл ингээд гоё байсан цаг мөчүүдээ шал хэрэггүй, ирч хүчээ шал хэрэггүй юмд үрээд байгаа юм шиг надад санагдаад байдаг гэсэн бохгүй юу. Тэгж тоглолдог нь. За. Тий. Хитрхи их үрээд байсан. Хитрхи их үрээд. Эсвэл ерөөсөө PC тоглох гэсэн юм уу? Яг го тоглож болно шүү дээ. Тий. Гол нь нөгөө өөрөө ажилтай амьдралтай уурчих юмаа эмхэл зэгцэлдэг бол өөрөө тэр цаг заваа зөв зарцуулж чаддаг бол тий. Үнэхээр тогломоор байгаа бол хийх юмаа гялс хийж дуусгаад тий. Ингээд чөлөө цагаа гаргаад надад хэлж иж бас болох байхгүй юу. Ингээд орой ингээд тоглоё шүү. Ингээд тоглохоор ярилцсан байгаа. Өнөөдөр ийм хийж туслаа гэдэг ингээд доктортой ойлгомжтой байх хэрэгтэй. Гинт ажлууд гарч ирдэг. Тий. Тийм нэг юм надад ойлгомжгүй өөрөө тэнгүүтээ надад би өөрийгөө ч ойлгохгүй ингээ уурлахаараа ингээ ярьдаг. Тэнгүүтээ ингээ бисимси тоглоод байдаг. Зүгээр л шал хэрэггүй юмд цаг хугацаагаа үрээд тэгснэ над дээр ирээд ингээ би ингээ багсах шаардлага тавиад тий. Энийг ингээ болохгүй бол багсахгүй бол болохгүй байна гэдэг юм уу. Чөлөөт цагаа зөв юмдаа арай жоохон шинэ юм зарцуулж болтгүй мó гэдэг ч юм уу санал тавих болгоно нэг юм. Шууд тосож хүлээж авдаггүй. Яг тэр үедээ ойлгосон гэж хэлээд маргааш нь яг өмнөх юундээ байдаг гэсэн байна. Тэгэхээр чиний харж байгаа ерөөдөө бол тэр үний буруу. Эсвэл одоо чинь алин болох ирчүүд юм болох вэ?
Чи бас хангалттай байсан болов? Тийм биш магадгүй л юм. Тий. Чи ингээд хангалттай яг уу бас өвтөний хангалттай хөрсөж байгаа юм л. Гэхдээ хангалттай одоо шинэ хэрвээ би өөр дээрээ тусгаа одоо шинэ эсвэл тэр хүний хувьд чи тийм үн цэнтэй хүн биш байсан байгаа байхгүй. Аха. Тийм болохоор чиний үгийг сонсохгүй шүү дээ. Одоо шинэ би өөр дээр жишээ авъя л да. Тэгвэл одоо би сүүлийн 1 сар 2 сар бол амар өрчмтэй одоо CS:GO тоглосон байхгүй бодож ирсэн байхгүй. Тэрийг би яг яаж гоё зөвөр тайлбарлах өөрийгөө өмөрөх вэ гэхээр зөвөр ажлын стресс их байсан, гэр бүлийн стресс их байсан учраас зөвөр сатаарах зорилготой. Гэтэ яг тэрийг би шинжэнгөө тоглохгүй. Нүд өвдөн ядарна. Тэг бас өөрийгөө харилдаг шүү дээ. Өсөлтөнд 3 цаг маяг тоглоно. Тэгээ болчихно. Тэгэхээр тэр нь ингээд сүүл рүүгээ би ингээд бүр хараад арай л их толгойдсон байхгүй. Яг хөтө би тоглохгүй байж чадна. Одоо ингээд тоглохоо болоод 2 3 7 онцож байгаа байхгүй. Юусе компьютер очирсан зүгээр дүнсээс авчдаг. Тэнгүүд надад бол тэр ингээд сатаарлаа байхгүй. Ингээд боддог. Одоо жишээ нь ингээд ерөөд ингээд PC тоглож байгаа хүмүүсийг ингээд хэлэх юм бол тэд чинь ингээд өөр ертөнцид ороод өөр дүрээр ингээд тоглож штэ ингээд нэг алж хидаад ингээд явж штэ. Тэр чинь ингээд стрессээ гаргаж ингээд ерөнхий ингээд тайлбар байгаарчсан нэг өсөндөө ингээд бодит ертөнцөөс тасраад зөвхөн тэр тоглож байгаа 2 цаг хугацаанд тэр лүү анхаарч байгаа байхгүй. Тэнд найз охин байна уу, гэр бүл, ажил төрөл педлий түүмэ. Хамаагүй. Тэр нь тэгтээ аюу хитрхийн олон цаг байсан байхгүй. Тийм. Гэтэ яг гэрт ах орж ирлээ өөр хөөжлөө би тэр унтраад босчлоо юм л да хүнтэй яаж байгаа байхгүй. Яг хэрүүлэх гээд байгаа. Тэгэхгүй бол тэдний нүдэнд чинь өдөржингөө тоглож байгаа юм шиг харагддаг байхгүй. Аа. Тэр нь амар хэцүү. Тэгүндээ би нэг дөнгөж суугаад эхнийхээ тоглолтыг хийж бас болно шүү дээ тэр чинь. Тэгээд эсрэгээрээ ингээд тэгэж яг хөө тэгэл чиний найз тэр нөө PC тоглож байгаа найз руугаа харах үнцэг бас ингээд нэг талдаа ингээд ихтгэж тууширсан баг. Тэгээд нөгөө талаасаа миний бодлоор тэр нөгөө найз руу чи ингээд ярилцдаг байсан баг. Өөрийгөө илэрхийлж чаддаг байсан баг. Хэрвээ намайг нэг сонсдог хүнтэй би хэрвээ байх юм бол надад тэгж 2 цаг PC тоглох шаардлага байхгүй. Ер нь жоохон тодорхой бос байсан л та. Нэг юм хийж байгаа үйлдэлүүд нь яаж ч магадгүй ч юм уу те. Ингээд яаж ч магадгүй яг тэрнийг ингээд нөгөө нэг ярилцаад ингээд цог ингээд дуулцаад ингээд гэрлөө харж явах замдаа ч юм уу те. Ингээд өдөр хийсэн яасан ингээд тодорхой хэмжээний зүгээр тэр өдөрт болсон процессыг бол бас ярьдаг байсан заяа. Гэхдээ яг надад яг ямар мэдрэмж төрж ийн гэдгээ ярьдаггүй ч юм уу те. За. Тиймэрхүү яг дотоод ингээд яг хүний ерөөсөө нээж ярьдаггүй байсан байхгүй. Тэгээд би яриулгаа зөндөө үзсэн. Би ярьж эхлээд би яриад дуустдаг байсан болохоор. Одоо жишээ надад ийм одоо үзэл бодол гэх юм чаашаа. Ажил гэр хоёр тустай байх хэрэгтэй. Гэрлөө орлоо ажил би ерөөсөө асуувал хариулт танаас би өөрөө ирж ярьж эхлэхгүй. Одоо хамт амьдарч байгаа хэгччүүд юм уу те ээж мэжтэй ерөөсөө ярихгүй. Асуувал тэр хүмүүс би хариулна гэхээс өглөөнөөс орой бол ямар байсан би ярих шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүс бас өөрсдөө ингэсэн ажилтай төрөлтэй тодорхой хэмжээний асуудалтай стресстэй болохоор би тэрэн дээр дахиж нэмэх шаардлага байхгүй. Яг үндэ ингээ миний ажил бол үнэхээр амар ядаргатай ажил байхгүй. Үндэ. Тэнгүүд ингээл өглөө 7-оос орой ингээл 4 3 4 5 хүртэл ингээл яаж яж байгаа л ирж байгаа шүү дээ. Нилээн ажиллаж байгаа л ирж байгаа шүү. Тэнгүүд ингээл ороод нэг ядарсан ч хэлэхгүй тэгэл ингээл хоол болчихжээ л унтдаг байхгүй. Тэгэхээр яг хуу энэ нь ингээд ихэнх хэрэгтэй хүмүүс байдаг юм шиг миний анзаарсан. Одоо жишээ манай ах ч гэсэн нэг гэрт дотор ажил хийдэггүй. Их нартайгаа ч нэг яриад байдаггүй. Яг гоо ганц хоёр болсон явдлыг бол ярина. Одоо тэр ажлын тэр хүн ингэсэн гэхээс шиг өөр тохиолдсон юм нэг ярьдаггүй юм л. Тэгэхээр наа ч юм бол яг гоо танай найзлын хүмүүрээд байгаа юм биш. Гэхдээ яг гоо ерөөдөө бол нийтлэг байдаг шинж чанар дээр байна. Одоо шин миний ганц одоо хэлдэг юм одоо би өчнөө хэллээ энэ подкаст. Хүнд гайвахгүй гэдэг одоо философи юм да. Хүнд тусалж чадахгүй бол гайвахгүй байх зорилготой. Тийм тэгэхгүй тэгэл ингээл өмнө гисэн ч юм тавьчихсан шүү дээ. Хин нэг нөө чадчихжээ. Өнөөдөр ингэсэн хоёлоо болцох ингээл хамаг амьдрал ингээл навшаалах шаардлага байхгүй. Асуусан тохиолдол. Тэгээс би өөрөө төлж бичихгүй. А гэтээ тийм мөртлөө би өөрөө буцаагаад хүн ингэ надад тийм аяр хамар би амар гой дуртай сонсно. Гэсэн хэлцдэг. Тэгэхээр ингээл яг ийм шүү тийм шүүгээ хэлж тийм одоо батлах юм бол байхгүй байхгүй надад ч ингээд. Хүн болгоны яг тухайн өдрийн сэтгэл зүгээс бүх зүйл хамаарч байгаа. Сэтгэл санаа ямар.
Магадгүй би гинт нэг өдөр гэлтэй ороод ах гэж хоёртаас хамаг юм аа яриа л та. Өглөө ингэсэн чинь тэглээ ингээл гэрээс гараад ингээл лифтэн суугаад ингээл бүгдийг ярьж болно шүү дээ. Тэгээ тэр нь бас нэг талаасаа жоохон нөгөө хүмүүст ядраад байхгүй. Эсвэл бодд юм да. Тэгээд л ерөөс ямар ч ярилцаанд яг ярилцаал явахгүй л бол. Тийм бид нар бол яг ярилцах гэж хүсдэг гэсэн. Тэгэл ялцчгүй яа ч юм ингээд ойлголцоогүй айгүй их олон ингээд маргалдчихсан байхгүй. Тэгэл яг сүүлийнх дээр нь бол яг би өнөхөр болий. Чадсан. Яг бүр жинхнээсээ бодсон. Тэгж хүн амьтантай ингэж маргалдах хэрэлдэх ямар байдаг вэ? Бид хамгийн сүүл хизээш хийдэг үедээ хэрэлдсэн санахгүй юм. Чи би тэрэ дулаатай ингэ би боллоо. Чи яв. Тийм ерөөсөө хамгийн сүүлд ерөөсөө хийлгүй амар утсан. Тэгээ шийдвэрийг ганцхан надад үлдээгээд байгаа юм шиг мэдрэмж өгч юм уу те. Ярилцаа зүйл ингэж чамаас шалтгаалаад. Тийм. Хамгийн бүр новшийн үг заяа. За. Би одоо хэлчихэд. За хэлвэл. Анх үерхэж эхлэхдээ би энэ охин болно гэж угаасаа үерхэж эхэлсэн гэж хэлсэн заяа. Бэж яасан? Анх үерхэж эхлэхдээ энэ охин би ч гэсэн болно. Чамаас салыг ивэл бийцэн сал. Тийм бодолтой үерхчихсэн байгаа байхгүй юу? Гэдгээ хэлсэн. Тийм гэдгийг хэлсэн. Бэм ингэж болохгүй шүү. Ястаа тэгж болохгүй шүү зөвчт. Тэгэл би бүр яг жинхнээсээ бүр салсан ч гэсэн жоохон ийм найрамдалтай салах хэрэгтэй байхгүй. Одоо шинэ би бол ерөөхдөө бол тийм шугам ярьдаг заяа. Тиймээс хэрэлдэж уралдаж салахыг хүсдэггүй. Айж байгаа л за ойлголоо гэл. Ер нь жоохон ингэ нэг хүлээстэл байх хэрэгтэй л дээ. Энэ бол хамгийн новшийн үгнээс. Тэгэл энийг сонсоод окей яг үндэ бүх юм ингээд яг миний шийдвэрт гарт байсан байж тээ. Би ингээд ойлгох гэж хичээгээд шаардлага байхгүйсэн мө надад таалагдахгүй байсан бол би болчих байсан байж тээ. Гэдэг ч юм уу яг нэг жоохон өнгөрсөн хугацаанд харамссан заяа. За тэгэнгүүт тэгэл эннээсээ ингээд чиний сурсан ч юм уу одоо нэг ингээд дуршлага нэг юу байна. Тэгээ ер нь бол би яг өөрөө ч бэлэн болоогүй юм байна гэж бас яг бодсон заяа. Тэгээ хоёрдугаар яг би баг энэ хүндээ үерхээс өмнө нэг амар ихтэй хүмүүсийг одоо надад ийм хүн байвал таалагдана ингэн тэгнэ гэж би ерөөс боддгойсэн байхгүй юу. Яг ямар ч туршлага угаасаа байхгүйсэн учраас тэгэнгүүт яг энэ хүндээ үерхснээрээ би за ямар ч ихсэн л төлөвшөлтэй хүн байхгүй бол болохгүй юм байна. Ингэж тоглодог хүн бол үнэхээр миний хамаг төвчээрийг барах юм байна. Тэгээ дээрэс нь ингээд ийм тогтсон амьдралын хэмнэлгүй яаж ч магадгүй зөвхөн хүн гарыг гэвэл шууд ингээд гардаг завтай ч юм уу те. Хүн чинь нэг юм төлөвлөгөө байх хэвээр тэр хүнд байхгүй ч юм уу те. Тэгээл ингээд надад хэлсэн амдаа хүрдэхгүй байсан гэх юм уу. Ингээд амлалт өгөхдөө тэр амлалт нь миний хувьд бол яг тэр хүн надад амлаж байгаа амлалт байсан боловч тэр хүн зүгээр тухайн үе хүчийг давж гарахын тулд амнаас нь гарч байгаа үг л байсан. Тэгээд би нөгөө амир ингээ хүлээгээд байдаг. Амлалт чи яасан бэ? Амлалт биш амнаас нь гарсан үг аа. Гоё ч үг шүү. Тэгээ яг ингээл иймэрхүү юмнууд бодогдоод яг сүүлд хэлсэн тэр үгэнд бүр амар хүчтэй нөлөөлсөн. Тэгэхээр залуучууд яах нь салсан ч гэсэн бас цалгатаа ч гэсэн бас жоохон нэг юм нэг жанжин шугуун бариад салах хэрэгтэй байгаа шүү. Дараа нь харах нүртэй гараа Монгол жижиг шүү. Yes гэдэг баг. За одоо тэр залуу сонсч ивэл энэ бүр их нүрээ их газар боллоо. За. Ерөөхдөө бид тэр ярилцах цаг дуусчихын тэгээд ерөөхдөө бид тэр ярьцсан ингээд ерөөхдөө үерхэл ярьлаа. 10 жилийн хүмүүсийн амьдралын талаар ярьлаа. Гэсээс яг амьдрал гэснээс яг одоо ер нь нэг 10 жил одоо 10 11 12 дугаар анги хүмүүс ингээд юу өдрийн ингээд нэг юм юу яаж өнгөртэй. Ерөөхдөө өглөөнөөс одоо тэгвэл тэгээд минийх жишээ нь тийм чинийх одоо жишээ нь өглөөнөөс орой болтол. За ер нь орноос босоод оронд хөвчих хүртэл юу болж өнгөрч байна. Ер нь янз бүр л байдаг л та. Гэтэ ингээд өдөрт заавал хийдэг 1-2 юм ер нь байдаг заяа. Тэгээ эхнийх нь бол ялч ингээд сургалтандаа явж байгаа, хичээлдээ явж байгаа. Тэгээд тухайн сар жимд явж ивэл жимд явна. За тэгээд энэ бэлтгэлээ хийдэг байсан хугацаанд бол бэлтгэлээ энэ. Тийм нэр хойлоо тэр бэлтгэлийн талаар бас нэг жоохон хальт ярьчих. Ямар спортоор хичээлдэг вүлээ? За би ингээд буудлагаар хичээлдэг. Тэгээд ерөөхдөө бол цал зэрэгтэй жонгол л доо. Буудлагын 1-р зэрэгтэй. Тэгээд бэлтгэлээ хийж явж байгаад энэ жилээс яг ялцчихгүй амьдралаа бодох гараад боловсрал
ер нь бол спортоор хоололж идэггүй гэдэг ер нь бол амар хатуу үг байсан. Тэгэл спортыг бол яг хуу жилет цагаа өнгөрүүлэх юу гэж болох юм байна. Нэг стрессээ тайлах ч юм уу, өөрийгөө хөгжүүлэх, таньж мэдэх зорилготой л гээд ер нь л явж ирээд. Тэгээ ингээд буудлын спортууд ингээд сонсоодсэн чинь маш нэрээ. Ер нь ямар ч спорт нэр юм л та. Гэтэ одоо зарим одоо жишээ нь волейбол ч юм уу сакс эдрийг бодвол хамаагүй мэдрэмж шаардгаар. Тийм, манай багш хэлдэг шүү дээ. Хүлдэн хүн болгоод явахгүй. Мэдрэмжтэй хүмүүс. Мэдрэмжтэй хүмүүс л амар тэр нарийн гарны хөдөлгөөн, амьсгал авж байгаа, гаргаж байгаагаа, хоод арж байгаагаа мэдэрнэ. Амьдралдаа штэ спортчтой штэ мэдрэмжтэй байна. Тийм, нарийн мэдрэмжтэй хүмүүс энэ дээр хол явна л. За тийм ямарсан буудлын спорт бол бас нэг өдөр болгон буудлын спорт хичээлж байгаа юм бол нэг тараад байхгүй шүү яг үндэ. Монголд хэцүүхэн байдаг гэсэн тийм үү? Тийм, аюу зөвхөн байдаг. Тийм. Тийм бол бас их сонирхолтой. За ерөөхдөө бид дээр ярилцаг дуусчин тэгээд надаас асуух юм эсвэл хэлэх өөр юмс байвал тэгээд асуугаад ярилцаад дуусгая да. За дуусгахаас өмнө дахиад нэг ганц хоёр relationship-ийн талаар асууч л та. Одоо ингээд нөгөө нэг on off буюу ингээд нэг гарч ирэл нэг болол нэг гарч ирэл нэг болол залуучууд байдаг шүү дээ. Аха. Энэ тал дээр. Яг зүгээр нэг гарч ирэл нэг алга болоод ивэл зүгээр чи хоёр дахь сонголт нь л байна гэсэн үг. Чи яг сонголт нь биш байх гэсэн үг. Тийж л ойлгодог. Тийм хүмүүсийг бол нэг гарч ирээд нэг алга болоод дахиад нэг гарч ирэхэд нь бодож үзээд дахиад алга болвол блок хий. За тэгмүүд яг та нар үед одоо энэ нэлээд гарч ирж байгаа байна. Саллаа блок хийлээ. Тэг. Ер нь ингэж блок хийх нь зөв юм уу буруу юм уу? Эсвэл нөгөө яаж салсан нас чухал болоод байна уу? Ер нь яаж салсан чухал. Тийм. Ер нь ягаад блок хийж байгаа вэ гэхээр мэдээж тэр харилцаа эерэг дуусаагүй байгаа болохоор л блок хийж байгаа шүү дээ. За. Гэтэ тэглээгээд нэг марч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тархинаас авчиж чадахгүй шүү дээ. Бас өксөөс өгөн гинт нь хальт орж ш тэр хүнд толгойд чинь тийм үү. Тэнгүүд энэ блок хийх одоо энэ сошиал чинь зүгээр л нэг өөрийгөө хуурж байгаа нэг хэлбэр мөн үү? Байж болох юм. Гэтэ миний хувьд зүгээр яг тэр хүн дахиж өөрийгөө харуулмааргүй байгаа ч юм уу те. Ингээд ер нь бол сталкартаад амар сэвтээс нэгддэг байхгүй. Салтан байхад зүгээр орхитгүй штэ. Ер нь байн орж хараад байдаг ч юм уу те. Тиймэрхүү юм байдаг учраас. За тэгэхээр номогийн ер нь дараагийн одоо яг хуу ерөөхдөө оюутан болно гэж байгаа тийм үү? Тэгээд ерөөхдөө дараа одоо ойрын төлөвлөгөө юу байна? Хэдэн жилдээ төлөвлөгөө сурхаас гадна ч юм уу? Сурхаас гадна гэх юм бол би дахиад нэг амар гоё шинэ экстрим спорт сурч ер нь бол хичээлж үзмээр байгаа. За. Уулан давирдаг ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг скейтборд ч юм уу, сноуборд ч юм уу. Тий, иймэрхүү гоё шинэ соргог. Хичээлтэй. Өөрийгөө хөгжүүлэх. Нэг сурчхад илүүдэхгүй нэг юмс байдаг да тий. Тиймэрхүү юм сурмаар байгаа. За. Тий. Тэрийг бол төлөвлөгөөнд тусгасан байгаа. За. Ер нь төлөвлөгөө ихэр утаар гаргацсан байна. Яг ингээд доочны ингээд бодцсон харцсан. 5 жил бол байгаа. За. Тэр нэг жишээ нь түрүү ярьсан нэг танаавынхан зөвхөн өнөө маргаашаа гэдэг чи бол тэхгүй юм тийм үү 5 жилийн харцсан байна тийм үү. За тэг ямарчсан нэг ярих юм үлдсэгүй юу? Миний хувьд бол ер нь бол ингээд ярих юм болж байна даа. Болж байна да. Асуулт цалгаанд орж ирэхгүй нэ. За тэг ямарчсан урилгыг хүлээж авч хүрэлцэн ирээд цаг зав гаргаад ийш юу болох гэж байгаа тус ингээд цагаа гаргаж ирсэн баярлаа. Тэг ямарчсан эсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт хүсье. Тэгээд дараагийн 5 жилийн төлөвлөгөөнөөс биелээсэ бодсныхан дагуу. Баярлалаа. Навагч бас ингэж урьж оролцуулаад хамт ярилцсанд баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Peace out.